Сайн мэцэн өрхөмөд үзэгчтэй манай бэлэн уус тавчаа подкастын маань ээлж дугаар үзэж та бүхэндээ өрхөд бэлэн боллоо. За бид нар энэ дугаараараа буюу 7 хоногийнхоо дугаарын төлөв болохоор Монголын төвийг багш 2 удаа явуулъя гэж яриад байгаа тийм. За ер нь бол тий. Тэгээ нөгөө ялангуяа сүүлийн үед бол нөгөө дэлхийн түүхийн хандлт сайн явахгүй байгаа. Гэхдээ энэ дэлхийн түүхээ болно гэсэн үг биш. Тий. Үргэлжлүүлнэ. Одоохондоо Монголын төвийг бас жоохон төлхөө явуулж нэг байлгая гэсэн санаа байгаад байгаа. За тэгэхээр энэ удаагийн дугаараар ч гэсэн өнөөдөр хэдүүлээ Ховлаа хааны үеийн түүхээр одоо үргэлжлээд явах нэ. За тэгээд миний үйлрийг дэмжиж, за миний чаашаа бидний үйлрийг дэмжиж үзэж та бүхэн лайк, шеэр, сабскрайб тавчаа манайхан заавал дараарай. За тэгээд мөн доор гарч байгаа дансанд за бяцхан сэтгэлийн тусдын буюу донешн илгээгээрэй гэж та бүгдээс хичээнгүйлэн хүсэж байна үзэгчтэй. За биш өмнөх дугаар дээр бид нар юу ярьлаа? Хотолон гүнжийн нэг нэр дурдаг дад өнгөрсөнтэй багшаа. Ховлаа хүүхдүүд ах руугаа явах гээд. Дайтах га явж штэ. Тий. Яагаад гэх юм бол ер нь багшаа энэ дээр бас нэг гол тааныг зангилаа гаргаад өгөх хэрэгтэй байна. Яагаад ингэж хоорондоо яг байлдах гэдэг энэ хүүхдүүд нь яагаад хоорондоо байлдах гэдэг юм. Яг энд яг ямар учир шалтгаан юу байгаа юм. Зүгээр ингэж за гэд ажид одоо болохгүй юм шиг байна те бодоход. За одоо тэр яг вэ тэр хүүхдүүд нь гэж яриад байгаа шүү дээ. Мангала эдгээр чинь одоо явах гээд байгаа шүү дээ. Тэр зүгээр ахтаа туслах гэж явах гэж. Чингэн ах нь байлдаад тахт чинь одоо нөгөө хүүхдүүд ч одоо бас байлаа гэж бодно шүү дээ. Одоо ер нь бол хааны хүүхд бас ер нь тэгээд тийм том гүрний хааны хүү цэрэг өдөр даад явъя бас ингээд одоо том захирагч болж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг чингэн махтаа туслая гэдэг нөгөөдүүл нь явж байгаа. Хайдуу ч нөөрөө би хэлж ирсэн шүү дээ. Өгөөдөө хааны шуудууд мөхсааны хүн шүү дээ. Тий. Тэр хаан болох магадлал өндөр шүү дээ. Тий. Олон жилийн өмнө хар хормын зүүн ордонд ширмэн 20 маягаар байж хахад очиж уулзаад тэртээ тэргүй одоо бат ах хурж ирнэ. Тэгээд одоо ер нь энэ тэ өгөөдөө цагаатаагийнхныг одоо төрөөс холдуулах байх. Тэр үед тэгээд намайг өргөмжилнэ гэж одоо юу. Тийм байхгүй. Надад ямар нэгэн тохиолдол юм бол чи хаан болно шүү гэж ширмөн хайдуу хоёр чинь тохиролцсон байхгүй. Хайдуу чинь бас ширмөн хоёр чинь Багдад олж ирсэн хоёр ч дээ. Тэр энэ хайдуу гэдэг чинь өөрөө өгөөдөө хааны удмын хүн болох зэрэг хаан болох магадлал өндөр үсттэй. Тэгтээ башин чи нөгөө юу үсттэй. Чингис хааны зарилгаар бол өгөөдөө удмынхан цаашид хаан хийн гэж юм байр хэдэлүү та хэлдэг. Гэхдээ ер нь өгөөдөө хаан ширээнд суулгач гисэн. Тэгээ өгөөдөө чинь дараад нь бас өөрийнхөө өрөөхтүүдээ сонгож аваад нэг нь хаан болгоно штэ. Тэгтэл зүч тулуугийнхан ч хурж ирж хагаад өгөөдөө загаад ихнийгээ хидаад тулуугийнхан гараад ирцгээсэн штэ. Тэгэхээр чин зэрэг жинхэнэ өгөөдөөгийн удам угсаа чинь хайдуу байхгүй. Хайдуу Монголын хууль ёсны хаан ширээнд гүмжлэгдэхэд биелэн хүн байхгүй. Тэгэд уушаа ахад нэг асуулт байна энэ дээр. Тэгэд цагаатайн улсын хаан хайдуу биш юм уу? Цагаатайн гэж улсад хуваагдчихад хаантай мөртлөө ахиж хааны хойноос яваад байгаа. Хайдуу чин цэргээ бэхэж хагаад цагаатайн улстай бэхжиж байгаа юм. Өгөөдөө цагаатайхан чи хоорондоо стандараа гар бариад гамбат найрамдал гэдэг нь холгүй юм байгаа шүү дээ. Өгөөдөө цагаатайгийнхан зүч тулуугийнхан гэж л байсан шүү дээ. Чингис хааны хүүхдүүдийн хуваагдал бол. Тэгэхээр чин зэрэг энэ цагаатайгийн талынхан бол хайдууг дэмжиж байгаа. Бас хайдуу туслаад байгаа. Гэхдээ хайдууг цагаатайгийн хаан тулсын ширээнд суулгахгүй шүү. Тэр хин алгуу байна, дуваа байна. Энэ одоо энэ цагаатайгийнхан гарч ирж байгаа шүү дээ. Алгуу хаан гэж гарч ирсэн шүү дээ. Өөрөө хаан ширээнд эзэлсэн газар нутгаа захираад байгаа. Тэр чин зэрэг хайдуугийн хүсэл мөрөөдөл бол хар хоримд суух. Тэгэхэд багш одоо ингээ Монголд их хаанг болцсон шүү дээ. Тэгээ дөрвөн хаан тус хуваагдчихад байна. Тий, их хаан байхгүй. Буюу дөрвөлэнгийн захирах нэг хаан байхгүй. За тийм. Гэж ойлгох нь зөв үү? Зөв. За Чингис хаан, Өгөөдөө хаан, Мөн хаан тэгээ ариг бүхөр дууссан гэдэг байгаа шүү дээ та. За тийм Чингис Өгөөдөө Гүйэг мөнх гэж. Гүйэг мөнх. Тийм. Тэнгүүт дөрвөн хаан ингээд дөрвөн хаан буюу их хаадын үе ингээд дуусаад
Одоо ер нь бол өөрийнхөө газар нь сууж байгаа захирч байгаа улсынхаа хаадууд гэж байх ёстой гэж үзэх нь зөв. Тий. За тэгэхэд одоо энэ хайдуутай ингээд сэргэлээд өрсөлдөд байгаа цаад шалтгаан нь бол үндсэндээ дахиад их хаантай болъё гэсэн нэг зорилго байна гэж харах нь зөв гэж. Зөв. Нөө хайдвал бүх одоо хар хором сууж байгаа юм чи албасаар өгөөдөг удмын хүн. Энэ хүн хаан ширээнд суухад л тэгэл ер нь одоо өөрийг нь үүсэх хүн байхгүй гэж үзээд байна шүү дээ. Гэвч нөгөө алтан ордныхан бол бас үгээд байдаг. За яг алтан ордноо тоохгүй байж болно л доо. Их хааны зарилгийг дагсан гэж бодоод. Тэр ил хаант эдгээр чинь Иван ус эдгээр чинь бас үгэнд нөрөхгүй. Үндсэндээ өөрсдөө захиратах дургүй байна. Нэ. Тэгтээ өөрсдөө тэгж их хаан болъё гэж одоо зорихгүй байгаа юм уу? Бүгд их хаан болох мөрөөдөлтөй боловч бүгдээрээ тус тусынхаа ажилласан газар л хаан ширээнд суугаад захирахаас өөр аргагүй. Яагаад гэвэл эзэнт гүрэн тэлсэн. Ийм том газар нутгийг нэгдсэн нэг захиргаанаас өдрөд хос хэцүү. Чи бодоод үзэхгүй юу? Ерөөсөл Өөрхангай аймгийн хар хорин хотоос Дунай мөрөн хүртэл, Номхон далай хүртэл тэгээд энэ хойд юу хүртэл Сибирь, Дундад Сибирь хүртэл урагшаага энэ бүхэл бүтэн энэ энтхийн далай, гадаа далай, өмнөдийн далай хүртэл газар нутгийг чи яаж нэг газараас захирах гэдэг юм бэ? Одоогийн шиг энэ интернет сүлжээсэн бол хамаалах л да. Тэгмэд ч энэ төр бас би нэг юм гаргаж ирэх гээд байгаа. Одоо ингээд 4-5 хуваагдаад ингээд ийм байгаа байдал нь яг эрх мэдлийн төлөө тэмцэл гэдэг ч юм уу гэхээс илүүтэйгээр зүгээр газар зүйн энэ хит том байдал тухайн үеийн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад 4 хуваагдсан байгаа гэж харах нь зөв гэж. Тэр нь зөв. Тэгээс нь эрх мэдэлтэй болох уу? Тийм. Нэгдүгээр эрх мэдэл биш ээ. Эрх мэдлээ одоо зүгээр хойш нь тавьчих. Өөрсдийнхөө эдэлсэн газар нутгаа байр сууриа маш хурдан тогтоох хэрэгтэй байхгүй. Эдэлсэн газар нутгаа байр сууриа тогтоох гэдэг шүү дээ. Тэгэхэр чин зэрэг яах юм бэ? Эрх мэдэл нэгдсэн хаан гэж яаж исэн одоо зүтгэжсэний оронд зүгээр өөрийнхөө л эдэлсэн газар нутагтаа эрх мэдлээ тогтооцсон тэр. Тэгэхээр байр сууриа тогтоох хэрэгтэй байхгүй. Байр сууриа тогтоох гэж л үзэцгээж байна. Хайд үчин байр сууриа тогтоох гэдэг байгаа юм. Хайд бол өөдөөгийнхний хүн. Тэр бол хар хоримтл байр сууриа тогтооно гэж үзэж байгаа. Зүч бол өөр хэрэг. Зүчийн удам тэр Бат хаан эднүсийн асуудал бол, Бэрх эднүсийн асуудал бол, мөнх төмөр нарын асуудал бол өөр. Эзэн Чингис хааны гэрээс байсан болохоор нэг зөрчихгүй байх. За ойлголоо ширнэл агиих юу гаргаж өглөө. Нөгөө гаргаж хүнчээ мултлаа багш. За өмнөх дугаар дээр багш юун дээр ягаад дууссан. Өөд хааны, Хувлаа хааны хүүхдүүд Хайдуугийн хүүхдүүдтэй. Тий. Байлтах гавьсан. За энд хэцүү нэг юм одоо болох аа. Тий. Хувлаа хааны зарлиг одоо Паганы бүр өмсөн дуусгах. Хувлаа хааны зарлиг бол дараад нь Анамыг Кихмер Чампаг өөрийн мэдэлд оруулах хэрэгтэй болчиход байлаа. Тэгжиж Малакийн хойгд ойртно. Тэгжиж Хувлаа хааны улсан бомбд маш сайн хөгжинэ гэсэн үг. Тийм учраас л өмнө зүгийн одоо Асианы орнууд буюу Зүүн Азийн орнууд руу дайрах гэдэг байгаа байхгүй юу? Харин яг төрөлх нутгаас нь дайраад байдаг, хойд зүгээс нь дайраад байдаг асуудалтай. Тийм болохоор зэрэг хойд зүгийн жанжид нь бол хүүгүүдэн захи зарим хүүхдүүд нь бол яг баг хүн бол яг өмнө зүг рүү бас Паган руу бол Вьетнам руу бол дайрна гэж одоо зүтгэж байгаа. Одоо Вьетнам буюу одоогийн тухайн үеийн Анам одоогийн Вьетнам руу дайрах гэдэг байгаа шүү дээ. Дайвэтүүд байхгүй. Дайвэт үндэстний нутаг руу дайрах гэдэг. Паганыг бол ер нь бол нэлээд цаашаа Чингэмчэнд бол ер нь бол хумайд авчихсан байгаа. Тийм болохоор зэрэг Паганы хаан тус буюу Мянмарыг монголчууд ер нь баг заатганд оруулсан та. Гэх нь олгүй юм болсон. Дундад Паган хүртэл дайрлаа. Паганы дайн дээр бол. За одоо гол асуудал нь бол Анам байж яхад хойд зүгийн асуудал гарсан. Тэгэхэр чин зэрэг Ярканд төвлөрсөн байгаа. Энэ хайдуу бол ер нь бол тоглоом биш байлаа. Харин хар хорин мот бас нэг асуудал үүсэж байлаа. Хар хорин Монголын эзэнт гүрний эртний нийслэл. Ариг бүх хааны хүү Мэлэг төмөр өөрийнхөө хүчээ зузаалах гэж байлаа. Мэлэг төмөр эзэнтэй. Өмнө зүгийн энэ Хувлайн цэргүүд одоо биднэр лөө ирэх байх. Олон жилийн өмнө таны эцэг байлдаад мөн таны ах トゥ нар ч гэсэн байлдаад дийлээгүй. Тийм ээ. Тэр үед яагаад дийлцсэнийг мэдхүү. Та нар мэдэхгүй байна.
талд нутагт үргэлжилсэн 20 жил завсарлаггүй дараалан үргэлжилсэн ганцууднаас болсон. Одоо ч талд нутаг сайхан ивэлээ өгж ил байна. Тиймээс бид нар ямар ч үнээр хамаагүй Хамбалик руу дотлох болно. Тэгвэл Хайдуугийн талынхан энэ тал дээр Хайдуугийн тал надад тус болох болно. Тэгээд чи миний үеэл Алтай нуруунд байгаа шүү дээ. Ширгээ хаан хүү. Мөн хааны 3 дугаар хүү Ширгээ Алтай нуруунд байгаа. Алтай нурууг яг цөлөгдсөн гэж байгаа боловч тэр хавийг захираарай гэсэн боловч тэр бол тэр хавьтай бас л өнгөрөө байгаа. Бас нэмж хэлэхэд бидний их авгууд бас бидний талд орсон. Хажуун ахын талынхан. Боёо хажууны үр хөлтүүд биш үү? Чингис хааны 3 дугаар дүү. Хажууны үр хөлтүүд. Мөн Тэмүүгээ отчихсон биш үү? Тэднүүсийн үр удам. За, мэрэг төмөр дээр цугларсан. Нэмж бас нэг юм хэлэх үү? Хасрын талынхан. Одоо бас дахиад нэг юм хэлчихье. Хөлөгний талынхан. За, доста жинхэнэ хүнд гаруудны чи тал нутагт үлдчихэд байгаа байхгүй. Чингис хааны хатан Исүү хатны хүү Ёчобай мэрэгний талынхан. Исүүгэн хатны хүү Харчир мэрэгэн Хархада хаан хүүгийн талынхан. За тэгээд Хулан хатны хүү Үлгэний талынхан. Мэлэг төмөр дээр цугларч байлаа. Хувлаа өөрийгөө их хаан гэж байгаа боловч Монголын хаан биш. Өөрийнхөө байгуулсан улсын хаан. Гэтэл хар хормыг удирдлагыг яагаад тэр Хамбаликаас удирдах гадаагааг би ойлгохгүй. Хамбалик бол Хувлагийн байгуулсан тусдаа хот олгоос ш хэрхэвч хар хормыг захирахгүй. Тэгээд чинь Хувлаа биднүсийг олон жил худалдаа арилж ягаар боолоо. Тал нутагт худалдаа арилж алга. Их Иван улсын худалдаа арилжаад сэзэглэн хөгжилт гайхамшигтай сайхан гар урлал савсуулга шавар шаазан өнөөдөр дэлхийн ертөнцийг гайхуулж байхад бид нар энэ модон аяганда хоол идэж мороо унаад явж байх уу? Тийм болохоор сая туршуулын мэдээгээр Чингэм хаан хүү цагаан хэрмийн баруун хойд зүгийг чиглэж явсан сураг байна. Тэд нар чинь өмнөхөн Такалмаканы цөлд хот олонд ялагдсан шүү дээ. 200 мянган зэрэг явуулахад ялагдсан. Одоо Чингэм 100 мянган зэрэгтэй байгаа. Араас нь 2 дүүн явж байгаа сурагтай. Мангал байгаа сурагтай байлаа. Тэгэхээр чин зэрэг тус тусоо 100 мянган зэрэг явахад 300 мянган зэрэгээр Хайдуугийн тал руу ирнэ. Хайдуугийн тал руу нэгэд ирж байгаа тохиолдолд Хайдуу биднээс тусламж гуйхаас арга байхгүй. Тэгэхээр бид нар цэглэх хэрэгтэй. Яаралтай ашаан говь газар дайрах бэхжилтийг бэхжүүлэх хэрэгтэй. Уул нөөрн таш байсан бол өөрөө ч таанч өрн таш байхгүй боллоо. Тиймээс яаралтай Хайдуу авга руу илч явал. Байдлыг ус мэдээ тэр. Ойлголоо. Мэрэг төмөр эзэнтэй. За энэ хар хоримд ариг бүхийн хөө мэлэг төмөр бас нэлээд байрсаар том ам бийц гаргаж ирж байна. Энэ ингэ хэрэгтэй юу? Бага шүү дээ. Бүр ярих ба. Яагаад? Ариг бүхэн хүү шүү дээ. Ариг бүх хааны хүү эзэдэй. Тийм. 100 хин үгүй хийн үнийг. Бас мундаг юм байхгүй. Ярканд Хайдуугийн ордон. За одоо орд өргөө гэх үү дээ. Наашаага Иван-усын зэргүүд ирж байгаа сурагтай. Гэхдээ энэ удаа хин ирж байгааг та нар мэдсэн үү? Тэр бол Чингэм. Хувлаа хааны угсаа залгамжлах хаан хүү Чингэм үү? Тийм ээ. Энэ бол маш сайн дайчин нэр. Маш ухаантай. Эртний төвдийн болон Күнз Даогийн суд номын судалгаанд энэ хүн
Болтөмөр чинсантай хамтарч маш олон бүтээл төрөл хийсэн. Эртний дорны мэрэгдээр нөөрөө ном заалгуулсан маш ухаантай холыг харсан хүү. Тэгтээ бас эрлэг дайчин паганы дайнд сайн дураар очиж гавья байгуулсан байгаа. Гэтэл араас нь бас 2 дүн туслахад ирж байгаа. Тэгэхээр тус бүр эдгээр 300 мянган зэрэгээр ирж байгаа. 100 мянган зэрэг авчирч ирж байгаа. Бид нар Дагал Маканы цөлднийг удаа дийлсэн баха. Энэ удаа бас дахиад дийлнэ. Харин надад хамгийн итгэл найдвартай хүн байгаа. Тэр бол миний охин. Аава. Энэ их үлсийг надад даалгана уу? Би тэр 3-ыг гуруулангийн дийлж чадна. Хот болон ганцаараа явах бас аюултай шүү. Надад итгэж болно. Хот болон чихай. Хайдуугийн охин. Би түрүүн хэлжсэн. Энэ бол их тайчин охин, баатарлаг гүнж. Чи бүсгүй хүн байж, гэр бүлтэй болж, өөр хүүхэд гаргаж, тэгээд чи бас төрийн хэрэгтнийх ороод ах шаардлага байхгүй шүү дээ. Төр гэдэг бол, цэрэг гэдэг бол эрчүүдийн хийх ажил. Аава. Натаа энэ зэрэгц хүн хаач байхгүй. Итгэхгүй бол та намайг шалгаж болно шүү дээ. За ингээд хот улуунчийнхаа гүнжтэй суух хүн хэн байна гэдгийг дуудсан. Энд энтхийн ноёдууд, мундаг хүчрэх баатрууд ирсэн. За бүгдээр нь тэн хот улуунчийнхаа барилдсан, нум сумаар харуулсан, хэн мэрэгнээ үтсэн, сэлмээр байлцсан ч гэдэм үү те. Нэгдсэн шүү. Бүгдийг дийлж байгаа шүү. Бүгдийг дийлсэн. Хүнтэй суухгүй гэдэг тийм. Тэ нөгөө аав нь болохоор суу гэдэг баах одоо олон газруудаас хүмүүс ингээл ирээл их гуйдаг. Тий. Тэнгүүт нь би ингээ хүнтэй суухгүй гэдэг ахтал суулгах гадахаар нь. Тий. За тэгвэл юу яа? Би барилдъя. Барилдаад намайг давсан хүн гарах юм бол би тэр нь хийж байсан амгүй суу хийдэг. Тий. Тэгээ бүгднтэй нь барилд. Тэгээ бүгдийг нь унгаадаг. Бүгдийг нь унгаадаг. Тэгээ мэрэгнээ үздэг. Бүгднийг дийлдэг. Тэгээ нэг юм сэлмээр байлд нь штэ. Одоо нэг эргүү нэг юм сэлм аваад байлд нь штэ. Одоо нэг гимтэйчгүй хүн шиг сургуулийн сэлмээр байлдаж байгаа штэ. Бүгдийг дийлнэ. Моринд ч гарамгай. Түүхэнд бичснээр хот улуун гүнжийг бол ер нь бол нэг тийм бие томтой, жаахан юм том биетэй. Гэхдээ их гойлог гэж байгаа байхгүй. Бас их царайлаг гэж гардаг шүү. Тун үзэсгэлэнтэй царайлаг. Гайхамшигтай царайлаг гүнж байсан. Тэгтээ ерөөсө өөрийг нь бариад дийлчдэг ир байдгүй. Хот улуун бол энэ. Тэгээ бараа өнгөрсөн тулдаанд бол ер нь хот улуун бол ер нь бол маш сайн байлцсан шүү. 1285 он 100 Дагал Маканы цөл Чингэм хаанхүү. Ус дуусч гинэ. Хаанхүү. Усны нөөц байгаа. Олон жилийн өмнө энэ чи аав гихч маань байсан л да. Ёстол сайхан хөгжиж цэцгэлж исэн газар байсан да. Яагаад юм болов? Хадны хуйлд харуулсан. Алагтун бих их чинчээ байж хат тийм ээ. Энэ бол олон жилийн өмнө болсон явдал. Чи бараг 40 жилийн өмнө болсон шүү дээ. Хаанхүү Чингэм. Тийм ээ. Ямар ч лсэн цэргийн чи амраа. Хайд бахын цэргүүд эртлээ утах бах. Дагал Маканы цөл миний цэргийн хүч шанцыг шалгаж байгаа ч гэсэн хайд аавгын бас хүч шанцыг шалгаж л таараа. Буудал. Ойлголоо. Буудлаа. Чингэм эзэнтэй. Тан дээр 2 хүн ирж байна. Оруулаа тэр. Ахын амар амгалан айлтгая. Та хоёр чинь мангала номхон ирөө. Дэм байна аха. Яасан? Аав намайг ятгаад иргэж хоёрыг явуулсан уу? Үгүй, тань туслаад иргэсэн. Бид хоёр тус 100 мянга зэрэг авирлээ. Заац. Бидний өдөөсхийн тулах гэж байгааг ирэх биш мэдж байгаа биз.
Мэдлгүй яах вэ? Хот улуун эгчийг та нар ирнэ. Хот улуун эгч бол маш хүчрхэг, сайнч байлддаг. Тийм учраас зэрэг бид хоёр тань туслах гэж ирсэн. Тэгвэл цэргээ байгуул. Бүгдээрээ энэ хойр буудлаадах. Тэгээд хоёр миний асарт ороод ир. Энчээ нэг бүрд байгаа. Энэ бүрдийн ойролцоо газар нутаг чухал байгаа юм. Аль талын цэргүүд байлдаад ядарсан цагт эндээс л хөмөр товслаа. Тэгэхээр усыг эзэлж чадаагүй. Бүрдийг эзэлж чадаагүй. Улам цуцолно. Яаралтай энэ газрыг эзлэх хэрэгтэй байна. Энэ газрыг дайсанд алдаж болохгүй. Заавал ингэж тулдах шаардлага байна уу? Чингэн эзэнтэй. Хайдваа харин яагаад тулдах гэдгийг би ойлгохгүй байна. Та ч гэсэн тулдахыг ойлгохгүй бол хайдваах чинь бас мэдхгүй байж болно. Эхлээд хилцээрийн үйл яасан юм. Юу ч гэсэн тулдахаас өмнө хилцээрийн хүн явуулж болно. Манай цэргүүд ингэж орж ирж байгаа. Яг энэ талд нь ингэж байгаа. Наад аргаагаа аваад ир. Аргаа аваад ирээ. Аргаа гэж мэдэж байна уу? Юу л агшаа. Нөгөө нэг юу үстэй. Аргаа. Тийм. Юу юм? Нөгөө байлдаад ашигладаг үстэй агшаа. Байлаад өгөр. Юу лээ? Үхрийн шагаа. Үхрийн шагаа юм уу? За. Чи яаж? Би нөгөө сөргөөтэй анд орч. Тийм. Аргаа авлаа. Энэ бол ерөнхийдөө хайдваахын байрлаж байгаа газар. Тэгэхээр бид нэр энэ талаас нь ингэж ороод ингэн. Чи энэ талаас нь. Алуу. Чи хэдэн шагаанууд өрөөдөх. Энэ жижиг хоньны шагаанууд өрцөн. Эндээс хэдэн чулуу өрж байгаа байхгүй ингээд тактикт босруулж байгаа. Энд хайдваах эндээс орж ирэх юм бол хамгийн гол нь хот улуун их чи эндээс ороод ирэх байх. Энэ талаас л үүснэ. Одоо яах вэ? Хот улууныг хэн тогтоох вэ? Алей хэн тогтоох юм? Номхон. Танад ариг бүх авгыг өгч. Би ариг бүх авахтаа тулчиж чадна. Үгүй тэгвэл надад өгч. Мангал чи яах гэв. Би ариг бүх авгыг тогтоочноо. Тоор нийлж байгаад хот улуун ихчийг тогтоохгүй болохгүй. Тоор хоёулаа ариг бүх авгыг тогтоо мэдв. Хот улууныг надад өг. Би хот улуунтай өөрөө л тохирохоос. Өөрөө л нүрд болохгүй юм байна. Яркандын оролцоо. Хайдуугийн хуаран. Чингэм эндээс орж ирнэ. Тэгвэл мангал эндээс. За тэгвэл Номхон эндээс орж ирэх байх. Номгон Баатар эндээс орж ирэхэд би юм тактиктай. Энийг та нар ер нь юу гэж бодож байна? Ганц найдвартай чингэн байгаа. Хайд үзэнтэй. Нөгөө хоёр нь бол зүгээр туршлагагүй ахтаа тусалж ирж байгаа. Ажил албандаа дөнгөж залгаж яваа. Залуу хаан хүү. Бараг анх удаага байлдаанд орох гэж байгаа шүү. Одоо тэр шиг энд юу болоод байгаа вэ гэхээр цагаатай талынхан бэлдэж эхэлж байгаа юм байна те. Нөгөө хайдуу ч нөгөөдөө талынхан чинь нөгөө нэг хинтээ чингмийн талынхандаа байлдах гэдэг. Тийм. Хоёр талд өгөөдөө талынхан яг зөв бэлдэж байна. Тийм. Хобилайн хүүхдүүд ирээд байлдах үед яаж давуу тал болж явах вэ? Хаанаас яаж орох вэ? Ямар газрыг ингээд дөрүүлж эзлэх вэ гэдэг дээр хоорондоо ярилцаад за тэгээд бол үндсэндээ энэ талаас нь ингэж орвол яасан бэ гэдэг дайны тактик боловсруулж байгаа юм шүү дээ. Дайны тактик гаргаж байна. Хот улам охин минь чи аль тал руу ормоор байна? Тэр хамгийн сандрагна гэж бодоод байгаа чингмийг надад өгч. Чингэм чинь бас тоглоом биш шүү охин минь. Санаа зовлтгоо. Чингмийг би харгалж байна. За тэгвэл чингмийг хот улуун охин маань харгалж байгаа бол Номууган мангал хоёрыг би өөр дээр авчи. Та нар энэ талаар нь орж ирнэ. За яг ийшээ орж ирье. Болж байна уу? Болж байна. Хайд үзэнтэй. Чингэм хаан хүүгийн илчирлээ. Орвол
За. Ханху залуу Чингэм юу гэж хэлв? Авгах таныг их хүндэтгэж явдаг гэдгээ хэлж байна. Гэхдээ яагаад байлдах гээд байгаа гэж нь бас мэдмээр байна. Заац чи нэгэ мэдгүй. Чиний аав өөрөө ирсэн болвол би ярих байлаа. Энэ бол чиний эцэг бид хоёрын хоорондох асуудал байсан юм. Гэтэл одоо өөр хүүхдүүдийн асуудал руу шилжүүлчих гэж дээ. Аав ч нөөрөө байлдахгүй. Тэгээд үр хүүхдэд дайнд явуулж байгаа бол хамаалга. Миний сонсоход эцэг чинь ер нь бол нилээн наазгаарсан сураг байсан. Би ямарыг хардаг болсон. Жинж нэмдэг болсон. Хідэн татвар эмс болон хаттуудынхаа үгэнд багтдаг болсон гэж дууссан юм байна. Тиймээс Монголыг удирдах жинхэнэ хаан нь би. Надад өгдөөгүй захирагд. Үгүй болвол бүгд миний сэлмэнд цавчуул гэж Чингэм хаан хөдөл. Ойлголоо. Элчийг ундалж амраагаад явал. Хобл. Хаан төрийг хойл бусаар булгаж авсан. Хобл. Чи миний өдөөс өөрөө ирэхгүй өөр хүүхдүүдэд ирүүлдэг болоо юу. Айх. Чамтач учраа олон доо. Чингэмийн ханхугийн асар. Элжирлээ. Орвол. Харин бүх авга юу гэж хэлж байна? Таныг нэг бол үг дуудагараар, нэг бол бүгдээр хаалвал гэж хэлсэн. Тэгээд ч Монголын жинхэнэ хаан нь би байна. Чиний эцэг биш гэж хэлсэн. Ойлголоо. Би ер нь яагаад эдгээр хоорондоо байлтаад байгаа учрыг олмоор байна. Тулдааны тоог зарласан уу? Маргааш гисэн. Жингүүдэд. Ойлголоо. Цэргүүд харуул хамгаалалтыг сайн гарга. Цэргүүдийг сайн амраагаад аваарай. Мангалидууд. Номон хайргдууд. Маргааш толд харууллаа. Хот улууныг би тогтоож байна. Та хоёр ари бүх авгыг та хоёр хайд авгыг аргалж чадах уу? Жадлахгүй яах вэ? Би тэр таатах. Та хоёрын анхны дулаан штэ. Хайд авга бол маш туршлагатай. Санаа зовлтгүй. Тэгэрч биднэрт дайн тулдаанд явж байсан алтан улсын болон сүм улсын жанжид туршлагатай жанжид тусалж байгаа шүү дээ. Дид жанжнэрийн зөвлөгөөг бол сонсож болж байна. Нэг юм хэлий. Урайхаатай жанжин би нас дээр гараад би энэ одоо их тааруу гэртэй байгаа. Түүний хүү ажуу уул нь хурж ирсэн бол бидэнд их нэмэр болох байлаа. Ачуу ямар ч лсэн их хаан эцгээс тушаал аваагүй байгаа. Таац. Урайхаатай жанжин чинь нөө Сүбэдэгийн хүү. Одоо их нас өндөрт гарсан. Одоогоор ярих юм бол тэтгэврт гарсан гэх юм одоо чөлөөнд гарсан тухай үеэр ярих юм бол чөлөөнд гарсан. За тэгэхээр энэ Урайхаатайгийн хүү ачуу Сүбэдэ жанжны ачхүү гэсэн. Ачхүү байгаа штэ. Ажуу жанжин. Энэ их моног хүн байгаа шүү. Ажуу баатар. Ер нь тэгээ Сүбэдэгийн гэхээр тэгэл ер нь юм харагдчих юм. Тий, Сүбэдэг их гэхээр л бас нэг юм яваад байна да яанаас. 1285 оны 7 дугаар сарын дундуур Жингүүд Тагалмаканы зүйл. Чингэмдүү ахтагаа хүч үзэхээ юу. Хайдуу авга. Одоо энэ тулдааныг ер нь болиулуул яасан бэ? Та яагаад бид нар лөө ингэж үргэлж дайрдаг юм бэ? Яагаад дайрдгийг чи эцгээс асуугаараа. Эцэг чинь та нараас их юм нууж амьдрдэ шүү. Тэгээд чи бас эцгээсээ болгоомжлох ёстой шүү. Чиний жинхэнэ их байхгүй болох гэдэг гэж сурагдуулсан шүү. Ээж маань хүнд өвчтэй байгаа. Энэ талаараа ээжийг бити оролцуул. Тийм ээ, би мэдэж байна. Харин Чаби хатны хүү гэсэндээ чи бас овоо
сэргэлэн хүү юм. Чи аавынхаа бусад татвар юмс болон хаттаас нь болгоомжлоорой. Чиний дүү нарын ээжүүд жинхэнэ чамайг зоох ах шүү. Чиний дайсан би гэж бодоё. Чи намайг дайснаа гэж бодоод ах шиг байна. Ярва, чиний дайсан чинь чиний аав чинь. Чиний аавын олон буулгасан татвар юм болон хаттууд байгаа шүү. Хайрын сайхан хан хүү. Чи холыг харж чадахгүй байна. Тийм болохоор зэрэг би чамайг бас өөрөвдөх шиг чамаас бас ичих шиг. Чамайг бас би бүгэн давхар хайрлаа. Миний хүү болж төрөхгүй яав. Дээд тэнгэр гэж таалсангүй. Чи бас дээд тэнгэрээ бас ойлгодог хэрэггүй. Заац. Дүүмэн. Буугадаг. Үгүй. Би өөрийн улсаа хамгаалах ёстой. Чиний улс юм уу? Энэ чинь нийт Монголын улс. Дан ганц чи эзэмших хэрэг байхгүй. Хувлагийнхан эзэмших хэрэг байхгүй шүү. Хайд авгаа. Энэ талаар би одоо яасан ч зөвшөөрч чадахгүй. За тэгвэл үзье л дээ. За. Хилцээр дүрсэнгүй. Тэгэхээр одоо дайдахаас аргагүй болж байгаа үстэй. Тэгэхээр эндээ сумчдыг оруулна шүү. Яг энэ талаар ингэж оруулж ирнэ. Яг эндээс хайд авах энэ гол руу орох бах. Одоо бид нар яах ёстой гоо? Тэгэхээр зэрэг тооёрт найдаж байгаа. Хайд авахыг тогтоогоод аваарай. Ойлголоо. Бидний өөдөөс суурьшмал иргэдийг захирч байгаа. Өөрийгөө Монголын хаан гэд нэрлэлсэн. Хууль бус хааны 3 нус хайжуулдраа зогсож байна. Бид нар бол жинхэнэ хар хормыг төвлөрч өөрийнхөө Монгол усаа байгуулах гэж байгаа хүмүүс үлээ. Хар хормыг ямар ч л байсан их Иван улсын мэдлээс салгах болно. За ингээд хараад ирсэн. За ойлголоо. Хайдуу авахд орж ирж байна. Тойрондоос нь орж ирж шүү. Түргэл. Хот олон хаана байгаа. Би хот олоныг хайх хэрэгтэй. Ойлголоо хаа. Би тэр найдаж болно шүү. Найж та орцгой. За ингээд одоо энэ өөдөөс нь орж байгаа. За чингэм ажиглаа л байж байгаа тул та нэг хот олонны газар нухтцсан байгаа. Гинт нэг эвгүй газраас араас юм уу? Хаанаас ч юм бэ, хажуугаас ч юм уу цохиж магадгүй гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг чингэм цэргээ оруулахгүй. Нөгөө хоёр нь орж ирлээ. Ийхүү такал маканы цөл дээр хоёр талаас маш том тултан боллоо. Хайдуу ч ер нь бол нилээн тогтоож үзчихсэн. Хайдуу бол ер нь цэрэг нь бол нэг за энэ хоёр чинь 300 мянган цэрэгтэй нэ ах トゥ 3 чинь 300 мянган цэрэг авчирж ирсэн. А хайдуу бол ер нь бол 130 орчим мянган цэрэгтэй л эсвэл 100-аас 130 мянган цэрэгтэй л тулдж байгаа. Цэрэг бол ер нь монголчууд бол цөөхөн байгаа. Одоо хайдуугийн тал цөөхөн байгаа. Эднэр нэг Иванус чинь цэрэг бол гаргана шүү дээ. Тийм шүү дээ. Хэдийг л бол хэдийг гаргана шүү дээ. Тий. Тэр хүн ам нь олон. Тэгээд ч нэг бас эдгээр чинь байлдаж байгаа нэг явган цэргээр ингэж хашиж орж ирж байгаа байхгүй бас. Тэгэхээр чин зэрэг яаж ин 50 мянган явган цэрэг, 50 мянган морин цэрэг тус явж ирсэн гэсэн үг. Тэгэхээр чингэм өөрийнхөө цэргийг нөгөөдөл нь морин цэрэгтэй байлдаж хагаад хайдаг дуудаж авчирж хагаад явган цэргийн энэ бамбаа хаалганд оруулаад ирэх гэсэн тийм төлөвлөгөөтэй байсан бол л та. Хайдуу тэгэхээр хойноос нь ингээд яг байлдаад амдагдж ингэ зүхтэж ирж байгаа мөртлөө тэр хаалт мэдсэн үү яасан? Хошилчод болж өгдөг. Дуусталт нь ихгүй байна. Хайдуу бол хашир хүн. Энэ хүний за энэ хашир чоны бол ер нь юу бодож санаж байгааг ер нь бурхан тэнгэрл тааж мэднэ. Хайдуу бол мундаг хүн шүү. Энэ бол хэдэн залуу хаан хүүтэй байлдаж байх та. Яг тэгж байтал ерөөсөө зүүн бөөрөөр хот олонны цэргүүд ороод ирж байгаа байхгүй. Хот олонны цэргүүдийг тогтоо. Би ухрал юм бол явган цэргүүд орно. Миний цэргүүд алив миний хойноос гэдэг. За одоо хин чингэм орж ирж байгаа. Яг ингээд өгөөд ирэхэд дүү минь эгчдэр хүрээдэр. За хот олон тэр хоёр одоо байлтаа болсон. За энэ тэнцтэй
бөөн байлдаан боллоо. За ер нь бол хот улуун бол маш сайн илүүрхэж байлцсан. Чингэн байлдааныг нь тогтоож байгаад өөрөө ухарлаа. Хот улуун хөөгөө төрөөд ирэнгүүт явган зэрэг дээр аваад ирэнгүүт явган зэргүүд ингээд бамбаагаар хаагаад чадар олдуулаад ингээд төр тогтоочж байгаа. Тэр хооронд нэг чингмийн тэр цэргүүд яг тэр юуны цаанаас бамбаат цэргүүдийн явган цэргүүдийн ханаас одоо морь явган гэлтгүй бүгд харавж байгаа байхгүй. Гэлэг тэнгэрээ дөрөн сумэрж байгаа шүү дээ. Хот улуун тэнгот нь шууд маш том цэргүүдтэй нэг юм бамбаатай халахлаад нур ингээд хажуудлаараа халахлаад даялж тавихад тэгэхээр нөгөө чинь ингээд тэнцээ зогсож байвал яг юм чинь харван гутан тэргээр шилжиж байгаа шүү дээ. Тэнгот нь ингээд яг ингээд дагуулж ингэж нөгөөдөл чинь хөөж байлтчирч байгаа. Тулдаа нилээн сайн айл тал нь ёстой нэрийг тэнцүү болоод хайдаг нөгөөдөл нь тогтоогоод байж байтал за ер нь ах トゥ гур бааларын баг нь ялах байхаа гэж бодсон. За яг асуудал үүссэн энэ үед. Үндсэндээ хобилагийн талынхан ер нь ялчих юм байна гэж. За ер нь бол ах トゥ гур бол ерөнхийдөө бол зүгээр ерөөсөө л ингээл хөөгөл ерөөсөө л ингээл дуусгаал хайдаг ингээд буцаахад явуулъя гэж бодож исэн. Яг тийм тохиолдол ирчээд байсан. Хот улуун ганцхан найдвар байсан чинь хот улуун чингэм хоёр чинь энд тэнцчээ болж өгдөг. Хот улуун бас нэг илүүрхээ чингэмтэй яг зууралдж байгаа хооронд хайдуу нөгөө хоёр дүүгийн мангал их хоёрыг номхон хоёртой бас нэг нүр тулаад яг ингэж исэн чинь зүүн талаас нь мэлэг төмрийн зэрэг ороод ирж байгаа. За энэ бол асуудал үүссэн. Санаа дараагүй юм боллоо. Эзэнтэй юу болов? Мэлэг төмрийн зэрэгүүд орж ирж байна. Мэлэг төмөр ирнэ гэж би мдээгүй. Нэмэр алга. Энд чи тулалт. За одоо ингээд яасан. Номхон шууд хин рүү мэлэг төмөр рүү зэрэгээ эргүүлж ирж байгаа байхгүй. Тэгэхээр мангал ганцхан хайдуутай нүр тулахаас аргагүй болно. Мэлэг төмрийн зэрэгүүдийг номхон хааху. За тогтоосон. За ингээд алан хайдаан боллоо. 1285 оны зуны халуун цөл одоогийн Шинжааны Дагалмакан дээр аимшигтай том толтаан болжээ. За энэ амир 2 өдөр болсон том толтаанцтай ан манаачтач үдсэн. За яста бөөн хохирлоллоо. Талууд одоо аль аль нь дийлгүй. Ямар ч байсан бид нар үгүй ухрах хэрэгтэй үгүй. Ухарч болохгүй. За яста нэр аимшигтай толтаан болсон. Юаносын зэргүүдийн бүгдийг яар зох. За яста алан хайдаан болоо л хэвээр. Бүгдээрээ хэвээр жинхэнэ байлдаан болоод байл чингэм. Зэрэг авахраа. Хоош нь бүгднгийн 50 алхам явган зэрэг авахраа гэж хэлж байгаа байхгүй. Явган зэрэг 50 алхам хоош нь ухрана. За ингээд 50 алхам хоош нь ухраад нэг юм гурвалжиг юм явган зэргүүд юм гэр шиг юм болно. Нөгөө гурвчин гурлаас авах гэж дундаа орох ёстой юм байл та. Нөгөөдөл нь хамгаалах ёстой. За тэр хооронд морин зэрэг нь тогтоож юм. За яг ингээд бөөн байлдаан болоод байж байтал. Одоо яаж юм? Морин зэргүүд нь Ивановсын морин зэргүүд нь арай жоохон цохогдоод ирж байгаа. Хайдуугийн талынхан цохоод ингээд цохогдоод ирж байгаа. Уграл юм бол явган зэргийнхаа дунд харах гэдэг байхгүй. Явган зэрэг ухраацсан байгаа. Яг ийм амир ширүүн тултан болоо. Угарлаа дунд нь орлоо. Нөгөөдөл нь бүчээд авч байгаа байхгүй. Бүчээд аваад тал талаас нь одоо харуулж эхлэн штэ тий. Дүнхт өөдөөс нь харна. За хэвээ айл ал тал нь нөгөөдөл нь тойроо давхицсан одоо байлтаад байдаг. Хайдуугийн талынхан нөгөө 3 хаан хүч нь явган зэргүүдийн хамгаалтанд донд орцсон нэг юм зараа одоо Ромын зэргийн гэх юм уу та нэг юм одоо явган зэргийн бамбаа хаалтанд донд ингээд орцсон. Нөгөөдөл нь эвдлэх гээд бас эвдлэх гээд яаж жадтай урт чадар ойртолдгоо. За яг ингээд энэ байдлаараа байх юм бол бид нар бол одоо удаан тисэхгүй гээд чингмийн тохиогоор чингэм задал гэсэн тушаал гсэн байна. Задлаа. Яг ингээд бүчцэн байгаа юм гинт задал гарч зэрэг ингээд цогцолтонд орд юм байна л да. Нөгөөдөл нь гинт одоо гин алдаад ингээд бас нэлээд хохирол үзээд ялагдсан. За энэ амир ширүүн тулдаан болоод за аль талд нь дийлэхдэггүй дийлэх нь мэддэхгүй байж ила. За яг тэр үед хайдуу жанжин. Одоо хайдуу ханхуу бүгдийг хинж ухарж болохгүй гэсэн. За ингээд одоо шүү шидэх одоо бүх зэр зэвсгээ хэрэглээд ингээд бөөн байлдаан болоод яг ингээд стандар дахиад ороод ирсэн. Аргагүй ихэнд. Одоо аль тал тултааныг одоо
хоёр тийшээ хургаас сурахгүй болсон байна. Яагаад гэвэл айл ал тал нилээн хохирлуудсан байна. За энэ нилээн энэ амар ширүүн тулдаан болж байсан. За тэгээд одоо энэ аимшигтай ширүүн тулдаан бол дахиад нэг цаг үргэлжлүүлэх айл ал талд энд хохирлтаа. Тийм болохоор зэрэг Чингэм айл ал талын тулдааныг дуусгах тушаал гэж байгаа. Тэгэхгүй бол одоо маш их хохирлуудсан. Ариг бүхийн хин мэлэг төмрийн талынх нь ч хохирол үзчих гээд байна. За ходолууных нь ч бас нэлээд хохирол үзэн. Чингэмбэгт бас сайн тогтоолоо. Хайдуун талынх нь ч гэсэн бас нэлээд хохирол үзэн. Энэ аимшигтай ширүүн тулдаанд хаанху мангал алагдчихдаг байхгүй. Мангал баатар алагдчихж байгаа. Яг ингээд тэр одоо аимшигтай ширүүн тулдаан болж байгаа шүү дээ. Тэгээд хаанху мангал одоо Чингэмийн доотлын дүүлтэй мангал баатар алагдчихж байгаа. Тэгээд одоо айл ал тал ухар гэдэг. За ингээд айл ал талаас ухарсан байна. Хоёр тийш шиг. Чингэмч бас боцноос илүү ширүүн залуу бол л та. Харин тийм байна. Ходолон охин минь юу болов? Чингэмтэй бас нэлээд үзлээ. Чингмийг станараа дарахын алдаад л Чингэм маш хурдан байраа салчаад байна. Тийм болохоор зэрэг Чингэмтэй хөөцөлдөж тулдахгүй болохгүй байна. Харин тийм боллоо. Мэлэг төмөр. Амжиж ирсэнд баярлаа. Зүгээрээ. Харин цөмөрөө хаан балигэд хизээ очих болол гэж би бодоол ирлээ. Тийм болохоор өөрт чинь туслах гад ирлээ. Хайд баха. Чамаг ирсэнд их баяртай байна. Чингмийн хар. Мангал дүү алагдсан тийм ээ. Мангал эзэнтэй алагдчихлаа. Гинтчлээ. Хайдуугийн зэргүүтээ байлж явж байгаа алагдчихлаа. Чадлаараа л уулан тэмцсэн юмсан. Энэ ч одоо туршлагагүй байсан да. Одоо яах вэ? Айл ал тал нь маргааш ингэж байлтгал юм бол айл ал талын хохирол гарна. Миний юу бодоод байгааг та нар мэдчихэв үү? Монголчууд хоорондоо алдсаж би энийг алж чадж яахыг би хүсэхгүй байна. Хилцээрийгээ сур аргалах. Хилцээрийгээ сур аргалах. Хилцээрий. Юу гэж бодож байна? Хилцээрий. За ингэ хилцээрийгээр болдог үстэй. Хилцээрий хөө. Хилцээрий яах. За одоо ингэж Хилцээрийгээр бол. Хилцээрий. Ер нь бол хийнгээд хийдэг штэ тавь шүү. Гэхдээ ер нь бол одоо хилцээр хийх. Одоо угаасаа тэхгүй бол ингэж одоо бүхэн хатан байлдаад хідэн биенээ хядж яхаар баг тэр нь зөв юм уу дөө. Таас ер нь бол тээ. Харин тийм үү. За багшаа цаг тулсан байна. За тэгээд багштай их баярлалаа. За үзэгчтэй бидний үйлрийг дэмжиж лайк, шеэр, сабскрайб хийх манайхан заавал дараарай. Мөн энэ доор гарч байгаа дансанд за сэтгэлийн бяцхан донешн хийх хэрэг та бүгдээсээ хичээнгүйлэн хүсэж байна. За гэд үзэгчтэй бид энэ удаагийн дугаарыг хүрээд завсарлаж байна. Дараагийн дугаараар уулзалтлаа. Баяртай.